Сайн байцгаана уу? Answer reaction-ийн маань дараагийн дугаарыг хэлж байна. Энэ удаагийнхаа дугаараар ямар дуун дээр хийх вэ гэж бид хоёр маш их бодлоо. Шинэ дуунууд гараагүй байна. Тэгээд зааж энэ зэрж байна. Ингээд юу анцхан даа. Яг ингээд нэг Gangpay хамтлагийн тоглолтын талаар ярьсан нэр. Тийм шүү дээ. Бид дээр чинь нэр Gangpay үзсэн, тэр гойлсон. Гэрлэх санал маань авдаг. Болцсон байна автод ихгүй тий. Гэрлэх санал маань авсчихсан. Тэгээд тоглолтын ихтэй амар гойлсон. Гэтэ би миний бодлоор бас тайзан нэг амар гоё нэг хойшоогоо хурж засвал гоё байсан. Хурж яам. Нэг тэр хүн тэндээ биш. Нэг урагшаа нилээ яваад явж магадгүй ч юм уу. Тэгээд бид хоёр ингэсэн 6 сарын 7-нд одоо энэ хагасаа өдөр 113-ын 100-ны 6 болох ч байгаа. Тэрний дараа 7 хоногийн хагас бүтэн сайнд нь хагасаа өдөр нь 6 сарын 7 байх. Тэр өдөр оппозитийн болор цом гэдэг нэртэй тоглолт баг бол. Тийм. Одоо 6 сарын 7-нд болор цом 6 сарын 7 шүү дээ тий. Тийм. Тоглолт төв зэнгэл хүрээлэн болох байгаа. Тэгээд бүгдээрээ энэ удаад оппозитийн дуун дээр айгүй удаа хийгээгүй тий. Тий. Шинэ дуунууд ер нь аль зөндөө гаргасан. Тэгээд нэг амар тийм түрүү жил офисын тоглолтоо илүү тэрний өмнөх жил 2 жилийн өмнө болсон. Түрүү жил шүү дээ. Үгүй түрүү жил би энд бэйс байгаагүй шүү дээ. Тэгэхэд байхгүйсэн. Тэгээд 2 жилийн өмнө 2 жилийн өмнө оппозит тоглолтоо хийсэн. Тэр тоглолт ер нь хамгийн гоё болсон. Тэгээд дахиад яагаад ингэ хийх гээд байгаа юм бол би бас жоохон гайхаалаа. Чи ер нь тэн дээр юу гэж бодож байна? Одоо нэг ер нь хуучны одоо гала малгаас эхлээд одоо хуучны бүх одоо хамтлагууд тоглолтоо хийж одоо нэг дуунуудаа шинжилж дуулаад ер нь тоглолтоо хийж тэгээд манай хоёр одоо яаж тутгав дээ бас юу лээ яаж тутгавтай олонхын гişгээ дагандаа гэдэг шиг нэр тэгээд аам шүү баг. Гэхдээ оппозит чи ер нь бол амар фэн олонтой шүү дээ. Тийм ч нэг тоглолтоо хийгээд тахт нэг амар гайхах юм биш гэж ер нь бодож байна. Зөндөө хөөцөх байх гэж бас бодож байна. Тийм тэгээд би бол жоохон ер нь жоохон гайхалгаа юм да 2 жилийн өмнө тоглолт хийчихэл дахин тоглолтыг ихний тоглолтоо яаж хийлээ дээ тий. Гэхдээ одоо зарцсан шүү дээ ихний тоглолтоо болохоор. Тэгсэн. Хэдэн зуун сая төгрөгөөр хүнд зураад юм уу тэр хүмүүс нь 2 жилийн өмнө юм байна тий. Тэгэж тэгэнгуутаа одоо нэг өөрөөсөө болор цом мам гэдэг юм. Одоо бол би бол оппозитыг бол би одоо үзэхгүй. Тийм байгаа. Одоо шинэ залуу хүмүүстэйгээ үзүүлэх шүү дээ. Залуу 13 мөрөв ч юм уу тий morning star гэдэг гоё. Тэгээд 2 жилийн хугацаанд тэгээд нэг олигтой дуу хийгээгүй ээж тоглолт хийгээд чинь жоохон надад л жоохон тэнэг санагдаж байгаа. Тэгээд яг оппозитийн болор цом нэг өдрийн өмнө гарсан. Ардынхаа сайхан сэтгэл хайрамтууд амьддаг болохоор амжиргаач хатдаг болохоор өгүүлэн санаацахгүй ингээд цоолохоос өрөөлийн өмнөөс баярлахад суралцсан өртөж муулахаас бурхан шиг сургаал айлтах өстө муухай буруу зүг биш юуны төлөө амьдраад байгаа тухай ярилцах цаг нь босоо хуваалцах өстө know how амьдрал богинохон нэг л мэдхэд бүх юм дуухай. Энэ яагаад ингэж агамсаагүй ажилласан кавч минь уухай бид хүүхдийнхээрээ дүгүрх ёстой жинхэнэ тухай би өвтгөд хүнтэй баян алтны уухай бусдад сайн хийж өөрөө зовлон дондог хүмүүс энэ хорвоо чамаар дотн бити байхаа энэ хорвоо дээр хүн өөрийнхөө төлөө амьдрдаггүй байхаа гадаад хөгжилтэй байсан ч гараад амьдрал руу дайхаад гарч идэг монголчуудаа би асар их хайртай. Энд юуны ааштай одоо энэ болохоор амар мэддэг аяагаад байгаа байхгүй юу? Тэгээд дээр үн тэмүүтээ одоо энэ гандлахын өвлөлийг харахад их ухаарсан байна. Надад л энэ нөгөө одоо чагсаал мэгсэл хийгээд байгаа шүү дээ. Тэнгууд эднүсийг нэг зөөлрүүлэх гээд байгаа юм шиг. Намын явуулга юм шиг надад их санагдаж. Захиалах хэрэгтэй юм шиг. Захиалах хэрэгтэй юм шиг. Надад л нэг амар захиалах дуу биш зүгээр нэг юм нэг одоо яг нас тогтсон ирэх хүмүүс одоо нэг ухаардаг шүү бас нэг тийм нэг тийм төрлийн дуу шиг надад санагдчих байна. За одоо энэрлийг харъя. Эй. Та нартайгаа мөр зэрэгцгэж хичээж жил явна. 5 цаасны бараа харах гэж хичнээн жил яв.
Тавсан үрзэл байвал буцаж хийчээд явна танд гай болохгүйгээ тэрхэ чиччил явна. Ихийн эцэхгүй төвлөн турахгүй ниччил явна. Их орондоо нэмэр болоогүй жахын иччил явна. Эцгийнхээ нэрийг бодож түүхээ биччил явна. Ээжээ хүн хүүхнүүдийн сэтгэлд нийцчил явна. Стадион дотор ажиллаж тул хийчээд явна. Саржилуудыг зориулсан бол энэ замаар чичээд явна. Саад таруул өөртөө хэл чи чадан go on Sanjore бихимарт each and your own. Хүн болж төрнө гэдэг агуу их хөв тавилан. Монгол хүн болж төрнө гэдэг хоёр төрсөнтэй адил. Та нартайгаа мөр зэрэгт гэж би үлми дээрээ зогсно. Та нартайгаа хүлээлгэх гэж би өгцөг рүүгээ өшгөлнө. Хөөрхөн Монгол бүсгүйгээс өөр хинээс ч би гуугаагүй. Хөөрхөн Монгол бүсгүйч надад үгүй гээгүй. 6 дугаар сарын 7-нд Төв Цэнгэлт хүрээлэнд оппозит болорцсон. Baby hold me down. Шимдэр тэсэн наруу хойлоо. Наад тэгтээ энд хаалгач байна. Наад нэг амар гоё. Надад үгүй амар гоё санагдаж байна. Бүр нэг энэ амар гоё. Тэгээ энэ дэр нэг өвлтнэс амар гоё зөвлөх нэг таалагдаж байна. Ер нь энэ дуудагт надад үнэхээр таалагдсан. Надад болохоор энэ дуу тийм нэг сонгуулийн юм шиг гэж санагдчих байсан чинь инэрлийн өгнүүд нь болохоор тийм нэг захаасаа хэлээд ингээд явах гээд байгаа юм шиг хүлээ шиг санагдчих. Угаасаа нөгөө нэг болч үт. юуных нь унаа найз. Заавал яах вэ? яагаад юуных нь яаж байгаа байхгүй юу? Юм яриа мартчихлаа. Юу лээ? Захиас мэхээс юу тийм тэнийг юм гэж юу гэдэг. Зүгээр яах вэ? Наа чи нөгөө нэг юуныхаа тоглолтынхаа дуу байгаа байхгүй юу? Тоглолтын дуу л штэ. Яг тоглолтын дуулдаа гэхдээ ингээл би ингээл хүн болгонд сайхан байлгахыг хүсье. Үгүй одоо ингээл нэг эрэгтэй хүн чинь нэг амар 20-д мэрдтэй ингээл саагаал нэг жоохон тийм байцсан нэг. Одоо энэ хоёр манд чихнээсээ ухаараад юм гоё өмнө хөхтэй дуу хийхийг хүссэн баха. Энэ зөний хамгийн том тайзнаа гудамжны яруу нэрийн их шиг бас хөг оппозит хамтлагийг сонсогчдаа бүхэндээ өөрсдийн бие даасан болорцсон тоглолт хүрэхэд бэлэн боллоо. Одоо тэгэл тоглолтын нэрийг хүртэл харалтаа болорцсон гэ тий. Манай болорцсон наадмын нэрийг өгсөн ч байх шиг. Тий. 3 комменттэй шиг нь одоо яаж энэ оппозитийн доромжилж байгаа. Гоё шүү. Хоёулаа тэ дандаа муусан коммент бичдэг юм. Мал аж ахуй шүү. Гоё шүү. Чийл маа шүү. Үнэхээр таалагдлаа үг ая бүгдээр аян юу л аян нэрээ яг нэг тийм мэддэг яг нэр нь орж ирэхгүй байна. Аян үнэхээр таалагдж байна. Аян дээр энэ өгнөт нь бас нэг манай хоёр маань тийм нэг яалчгүй нэг бас нэг тий ухаан сууж нас тогтсон ирэх хүн тий үг хэлж ярих үгээ боддог цэгэндэг болсон хаана юу ярихаа мэддэг болсон гэдэг шиг тийм амар гоё өгтэй надад санагдлаа. Надад болохоор энэ бол яхавтай санагдлаа. Гэхдээ оппозитийн яг тоглолт бол нэг амар дүүрэх байх гэж би бол бодож байна. Үгүй нэлээд дүүрэх гэж бодож байна. Хэдий оппозит нэг одоо тоглолтынхаа өмнө нэг анги биш мангар олон дуу араас нь цацаагүй ч гэлээ гэсэндээ эн чинь бас нэг олон жилийн юм дунджаараас нэг олон фэнтэй хамтлаг шүү дээ. Яг олон л та. Гэхдээ тэгэл тоглолтод чинь ингээл нэг гоё час юм бол гоё үстэй. Тэгэхгүй тэгэл нэг 2 жилийн өмнө хийцэн заяа баг 3 жах. Тэнгуутаа ингээл олчлоо дуу муу ганц хоёр хийсэн л ах л та. Тэнгуутаа тэгэл нэг сайн олчлоо дуу хийгээгүй ч дахиад тоглох гэдэг. Энэ хоёроос мөнгө дутаад байгаа юм хоёрт. Яс. Үгүй энэ ч сурлагын хүмүүс ч сурлагтаа эргэж ирж штэ. Одоо тэгэл залуучууд оппозит үтгүү тэгэл окей come on үлдэх гэж бодож байна. За энэ тооны хувьд нэг иймэрхүү байна. Тэгээ та нар өөрсдөө ч гэсэн сонсоод үзээрэй. Надад бол таалагдлаа. Манай өөрөд л таалагдсангүй. Одоо ингээд битэрийн санал анх удаа ингээд зүрэлтлөө. Одоо энэ дээр одоо та нар юу гэж бодож байна? Одоо та нарын санал одоо яаж ивэн? Ихэнх нь гоё байна гэж бодож байна уу? Эсвэл ихэнх нь муухай байна гэж бодож байна уу? Зөвхөн байна, таалагдахгүй байна гэж бодож байна уу? Сэтгэлээ хуваалцаарай. За тэгээд гоё дуусгая тий одоо 10 минут хэлчихсэн. Дараагийн дугаараар уулзлаа. Төр баяртай.